Амны орон сууцны шилдэг шийдэл SIP технологи. Амны орон сууцны шилдэг шийдэл SIP технологи. Интернет дээр уншиж байхад Канад байшинтай харьцуулахад SIP байшингийн дулаан хадгалах чадвар нь 1.5 дахин илүү. Тэг яг гол нь бид нар чинь нөгөө SIP байшин сонгодог шалтгаан нь болохоор нэгдүгээр материалын хаягдал багтай. Яг тэгвэл үйлдвэр дээрээ ингээд бүх хавтангууд нь зүсэгдээд төрөд ирдэг. Нэгдүгээр хоёрдугаар болохоор нөгөө олон хүнийг одоо хөлсөлж ажилуулах шаардлагагүй. Зүгээр л одоо 2 хүн, 3 хүн ч юм уу нийлээл одоо ингээ 100 хэдэн метр квадрат байшин барих боломжтой. Яг манай байшингийн хувьд бол нийтдээ бол яг хүний амьдрах хэсэг нь бол 110 метр квадрат. Тэгээ дээрээс нэг 160 метр квадрат газар доорх гараж байгаа, 2 машины, техникийн өрөөнүүд, цахилгааны өрөөнүүд гээд хугацааны хувьд бол ер нь бол нэг манайх шиг байшинг бол нэг 2-7 хоногийн дотор л барих боломжтой юм бэл. Тэгэл хавар болохоор бол хамаагүй буураа явчихна. Угаасаа манайх чинь цахилгааны хэрэглээ. Одоо жишээ нь өнөөдөр чинь 2 сарын 14 те. Тэгэхэд бол бид нар бол 3 сарын 14. Тэгэхэд бол бид нар бол бүх халаалтаа салгацсан байгаа. Яг халаалт хэрэгэлдэг сарууд гэвэл нэг 11 сарын сүүл, тэгээд 12 сар, 1 сар, тэгэл 2 сар л багтдیں۔ Бусад үед бол бид нар бол халаалт хэрэгэлдэг. Цаг хугацаа бага ордог. Тэгсэн мөртлөө одоо эцсийн үр дүн нь бол тийм дулаахан 5 тухтай тийм одоо байшин барих боломжтой. Учираас жишээ нь SIP-ийг бол би бас санал болгох байна. Амны орон сууцны шилдэг шийдэл SIP технологи.